Монгол улсад бүртгэлтэй бизнесийн үйл ажиллагаа явуулдаг 279,941 аж ахуй нэгж байна. Үүний 115,033 нь үйл ажиллагаагаа явуулж, 164,908 нь үйл ажиллагаагаа явуулаагүй. Үйл ажиллагаа явуулаагүй дотор нь харвал 51,872 нь үйл ажиллагаа эхлээгүй. 98,863 нь төр зогсоосон байдалтай байна. Үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуй нэгжүүд цаг тухайд нь татвараа төлөөгүй гэдэг шалтгаанаар дансаан хаалга тохиолдол жил бүр гардаг. Цаашид энэ мэтээр засгийн газар бизнес эрхлэгчдийг шахаанд оруулахаас илүүтэйгээр тэднийг дэмжих, татвараа огт төлдөггүй хэсгийг нь төлөвлөдөг болгоход чиглэсэн татварын хуулийн шинжилэл өгүүлэгдэж байна. Банкны дахь дансыг хааж татвар төлөвлөдөг байсан хөдөлгөөний зохицуултыг хална. Ингэж хэлсэн ч бодит байдалд хэрэгцэнгүй одоогоор албан бус мэдээллээр татварын өртөө холбоотойгоор 21,000 гаруй аж ахуй нэгж иргэний дансыг хаажээ. Данс хаагдсанаар орлого зарлага хэвийн хийх боломжгүй болж бизнесийн тасралтгүй үйл ажиллагаанд нь ноцтой эрсдэл үүслээ. Харин татварын ерхий газар сангийн яам, засгийн газрын зүгээс татварын орлогын төлөвлөгөөг бүрэн хангуулах зорилго тавьчихсан. Энэ мэт аж ахуй нэгжүүдийг дансыг нь хааж шахдаг байдлыг халах ёстойг санууллаа. Татварынхаа суурийг биш татвар төлдөг хэсгүүдэд нэлээд шахсан учраас өнөөдөр аж ахуй нэгжүүд бол хүнд байдалд орж байгаа юм. Тэгээ яаж яах вэ зэрэг өнөөдөр татвараа төлж чадахгүй хэмжээнд хүрж байна. А нөгөө талдаа параллелын юу явж байгаа нөхөр зэрэг төсвийн орлого чинь сүүлийн 3 жилд гэхэд 60% өсчихсөн биз дээ. Тийм ээ, сонгуулиас хойш төсвийн орлого 60% өссөн. Энэ хэмжээгээр татвар төлж байгаа аж ахуй нэгж байгууллагын татварын орлого тэр хэмжээгээр нэмэгдэж төлөгдөж байна л гэсэн үг шүү дээ. Ийм хэмжээний татварын дарамт бий болж байна. Дээрээс нь зэрэгцээ орлого олдог их үүсвэр нэмэгдээгүй мөртлөөсөө өгдөг нь ихсээд байгаа учраас өнөөдөр аж ахуй нэгж байгууллагууд бол хүнд байдалд орж байгаа. Манайх шиг эдийн засагт эргэлдэж байгаа 10 төгрөг тутмын 7 нь төрөөс хамааралтай. Экспортын орлого нь уулуурхай нүүрс цэсээс хамааралтай усад үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд дэмжих бодлого нэн тэргүүний эрх ашиг. Гэвч бодит байдалд татвар төлдөг ажил олгогч аж ахуй нэгжүүдэд энэ мэтэр шахсан, хашсан бодлого үргэлжилж байна. Энэ байдлыг өөрчлөхгүй бол эх онд үйл ажиллагаагаа хэвийн өргөжлүүлж байгаа гэх 164,000 аж ахуй нэгжийн таламж дампуурах эрсдэл байгааг тэд онцолж байгаа юм а. Уг нь барилга, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гээд салбарын онцлогоос нь хамаарсан татвар авдаг байх шаардлагатайг эдийн засагч санууллаа. Эндээс юу харагдаад байна вэ гэхээр ер нь зүгээр Монгол улсын хувьд ер нь аж ахуй нэгжийг дэмжих бодлого маань хэр зүй зүйтэй явж гинэ гэдэг асуудал бол энэ дээр ялцчгүй уран гарч ирэх нэг юм нөхцөл болчиход байна. Тэгээ яг ойрын хугацаанд биднээсийн зүгээр төр засгийн зүгээс хийж болохгүй анхаар гэвэл энэ татварын хуулиудын шинжилгээг нэг яаралтай хийх хэрэгтэй байна. Мөн аж ахуй нэгжүүдэд одоо данс хаахаас босод өөр ямар арга хэрэглэж болохоор байна. Тэрийг одоо хугацааг нь сунгадаг ч гэдэм үү, эсвэл эх онолоо тохиролцоод эх онолоо нь бас татварт нэрэн зохих байдлаар судалгаад явах ч гэдэм үү те. Иймэрхүү байдлаар нөгөө зохицуултуудыг харилцаа уялдаатай байдлаар хийхгүй бол хэтэрхий хатуу арга хэмжээ маань аж ахуй нэгжүүдэд бол хүнд үүсгэх хүнд нөхцөл байдлыг үүсгэж байна гэсэн үг байна. Шахалтын байдлаар өнөөдөр ажиллах юм бол улам нөгөө аж ахуй нэгж байгууллагууд чинь дампуурна, дунд урт хугацаанд эдийн засаг хүнд байдалд орно. Татварын шинжилгээг эхлүүлнэ гэж энэ онд аж ахуй нэгж иргэдээс олон төрлийн санал авч хууль боловсруулсан ч эх онд хэрэгжүүлэх боломжгүй болсон. Уг нь 2024 оны улсын хурлын сонгуулиар Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хүн нам бүгд л бизнес эрхлэх боломжийг нээн, бизнес эрхлэгчдэд дэмжин, татвар нэмэхгүй, хааж боохгүй гэсэн. Харамсалтай нь бодит байдалд хэрэгцэнгүй. Одоо татварын томоохон шинжилэл өгүүлэгдэж байна.